шагналын яг жинхэнэ хөлбөртэй анх удаа ийм ойртож үзэж байна. Тэгээд энэ болохоор зэрэг За яагаад бөөмсийг эхнэр рүү хурцсах ёстой вэ гэхээр шинэ материалын төрлийг бий болгох ёстой. Энэ үйлдвэрсэн антиматериудаараа юу хийх гээд байна? Яагаад үйлдвэрлэх вэ? Тэгэхээр нөгөө буцаал бид нар нөгөө нэг яг антиматери ханаас үүссэн юм бэ гэдэг асуудал руугаа буцаад орж байгаа байхгүй юу? За ингээд одоо бол хүндрэлтэн энергийн фронтирыг бол тэлцсэн. Өшөөн цаашаа тэлэл яваад байгаа. А гэхдээ энэ бол ингээд энэ хүрээ зогсно гэсэн үг биш. Европын цөмийн судалгааны энэ төвтэй Монгол улсыг холбох ажлыг одоо маш амжилттай гүйцэтгэхэд бид одоо энэ чинь албан ёсны протокол уулзалтаар хүрэлцээр байгаа. Церний гишүүн хамтрагч гишүүнээр манай физик технологийн хүрээлэн бэлж байгаа нь бол манай физикчдийн ажлыг дэлхийн түвшинд үнэлж байгаагийн бас нэг илэрл юм аа. За энэ жил Монголын шинжлэх ухааны түүхэнд маш чухал нэгэн хуудас шинээр нээгдэж байна. CERN буюу Европын цөмийн судалгааны байгууллага гэдэг маш гайхалтай байгууллагын хамтрагч гишүүнээр Монгол улсыг хүлээн зөвшөөрлөө. 2025 он бол квантын 100 жилийн ой гэж тэмдэглэгдэж бид бүхэн ч бас өөрсдийн шинжлэх ухаан сонирхогч одоо community-дэд зориулж энэ жилийнхээ Cycon гэдэг ивентийг квантын 90 гэдэг сэдвтэйгээр хийж байсныг та бүхэн санаж байгаа бах. Тэгээ Монголын квант физикийн одоо тэргүүлэх эрдэмтдийн хамтаар бид дөнгөж саяхан алдарт CERN-тэй очиж танилцаад цаашдын хамтын ажиллагааны тухай уулзалтанд оролцоод маш гайхалтай түүхэн мөчийн гэрч болоод ирлээ. За юуны түрүүнд мэдээж CERN гэж ямар очиртай газар вэ гэдгийг энгийнээр тайлбарлах гэж хичээе. Швейцарын Женев хотод байрладаг. Ер нь бол хүн төрөлхтний бараг тарих гэж болох үс маш чухал байгууламж юм а. Газар доор 100 метрийн гүнд буюу одоо Blue Sky шиг өндөр, гэхдээ доош байгаа. Тэгээд тэнд нь 27 км-ийн урт бөөмийн хурц суур байдаг. Дэлхийн соронзон орноос ч хүчтэй соронзон одоо түнэлийг задгай сансраас ч хүйтэн болгож хөргөөд маш одоо цэвэр вакуум орчинд бараг гэрлийн хурдаар буюу гэрлийн хурдны 99.99999% дөхөх хурдаар аялах протонууд нь секундэд тэрбумаараа хоорондоо мөргөлдөж тэгээ тэрийг нь бүртгэдэг аврах том детекторууд 24/7 ажилладаг. Эдгээр детекторууд нь бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том машин гэж бас явдаг. 4 үндсэн мөргөлдүүлэгчтэй. За энд яагаад протон тэргүүтээ одоо бөөмсийг мөргөлдүүлдэг вэ гэвэл тэгэд энэ нь яагаад тийм чухал вэ гэвэл одоо үүний дэлгэрэнгүй бүр нарийн тайлбарыг мэрэгжлийн хүмүүс нь удахгүй нэвтрүүлгээр та бүхэнд өгнө. Би болохоор зэрэг танд энгийнээр ингэж тайлбарлах гэж үзье. Хоёр ширхэг прүс. Гэтэ энэ зүгээр прүс бол жишээ шүү. Ер нь бол протоныг хэлж байгаа хэрэг. Хоёр ширхэг одоо прүсийг асар хурдтай мөргөлдүүлэхэд юу болох бэлээ? Мэдээж тэрүүгээр нэг төмрийн сэгэл тарж бутрах ёстой шүү дээ. Гэтэл тийм биш. Цоо шин тэр мөргөлдөөний үр дүнд цоо шин гялалтсан G класс гараад ирвэл яах вэ? Үнэхээр одоо Higgs бозон, W, Z бозонууд, зарим төрлийн quark гэх мэт бөөмс үнэхээр ийм байдлаар шинээр одоо олж нээгдсэн байдаг. Тэгэхээр эд шидийн одоо гэмээр ийм үзэгдэл үнэхээр одоо квантын түвшинд бий болдог. Үнэхээр бодитоор болдог учраас үүнийг илүү цаашаа танин мэдэж судлаж шин зүйлс олж нээх нь шинжлэх ухааныг илүү хөгжүүлдэг учраас CERN одоо маш чухал газар юм а. Та бүхэн сонирхолтой байж болох өөр нэг бас жишээг дуртахад 3 биеийн бодлого гэдэг уран зөгнөлт маш супер гайхалтай зохиол байдаг. Тэрэн дээр манайхтай хамгийн ойрхон орших одны аймаг буюу Альфа Центаврт байдаг харийн соёл иргэншил 3 одны нөлөөнд сүйрхээр болоод манайх руу ирэхээр болдог. Уг нь манайхаас өндөр хөгжсөн соёл иргэншил гэхдээ наашаа ирэх гэж 400 жил шаарддаг. Гэтэл тэр хугацаанд хүндрэлтэн бүр илүү өндөр хөгжих потенциалтай гэдгийг тэд анзаараад одоо квант физикийг бид нар судалж эхлээд 100 жилийн дотор 1925-аас 2025 оны дотор бид нар яаж хөгжлөө, ямар шин технологиудыг гаргаж ирлээ те. Гэтэл энэ ирчээрээ ахаад 400 жил гэвэл энэ бүр экспоненциал өсвөл одоо бид нар ямар төвшөнд очих уу гэд ер нь энэ нөхдүүдийг дийлэхгүй байна гэд тэр харийнхан протон шиг юм жижиг хэмжээтэй суперкомпьютер бүхий роботуудыг төрүүлээд илгээдэг.
Тэгээд тэд нь шинжлэх ухааны хөгжлийг, дэлхийд дээрх шинжлэх ухааны хөгжлийг удаашруулахын тулд терроризм хийдэг. Тэгээд тэд нар хаашаага дайрах нь вэ, юуг сүйтгэх нь вэ гэсэн чинь СЭРН рүү дайрдаг. СЭРН-ийн одоо датануудыг ойлгомжгүй, хүн ойлгохооргүй болгодог, туршилтуудыг нь бүтлгүүтүүлдэг. Яг одоо тэргүүн шугамд байгаа эрдэмтдийн амь насыг хөнөөдөг. Тэгэхээр СЭРН бол одоо бидний хүндрэлтний хөгжлийн хувьд ямар чухал газар вэ гэдг нь бас ойлгомжтой байхаа гэж бодож байна. За СЭРН-ийн тухай өөр бас сонирхолтой мэдээллийг хуваалцахад та бүхэн алхим гэж сонсож байсан байх. Орчин цагийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө зарим эртний хүмүүс өөр материалыг модыг ч юм уу алт болгож хувиргах юм арга замыг хайдаг, тийм мөрөөдөлтэй зорилготой байсан. Гэтэл энэ нь өнөөгийн шинжлэх ухаан технологиор бараг боломжгүй, маш хэцүү гээгдэжсэн бол яг энэ жил СЭРН-д нэг туршилтаар хар тугалахын атомыг алт болгон хувиргаж тэрхүү эртний алхимыг практикт бодит болгосон гайхалтай үйл явдал болсон. Мэдээж маш бага хэмжээгээр буюу үйлдвэрлэх зардал нь илүү өндөр байж таарсан учраас СЭРН-ийн зорилго бол алт үйлдвэрлэж баяжих биш. Гэхдээ ядчил энэ нь физикийн хувьд боломжтой байна гэдгийг харуулсан. За нөгөө тэгвэр алт, алмаз өөр ямар үнэтэй материал байна? Бүгднгээс нь үнэтэй буюу дэлхийн хамгийн үнэтэй материал болох антиматерийг СЭРН-д бас үйлдвэрлэдэг гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн өнөөдөр бидний интернет орчинд өргөн ашигладаг World Wide Web хэмээх мэдээллийн системийг СЭРН-ийн инженерүүд анх зохион бүтээсэн гэдгийг бас дурдах нь зүйтэй болов. СЭРН-ийн энэ бөмбөгийн хурцгаараар очиж мөргөлдөх тэрхүү детекторт секундэд тэрбум мөргөлдөөн бол бий болж байгаа. Тиймээс маш их хэмжээний дата боловсруулагддаг гэсэн үг. Тэр датан дээр анализ хийх дэлхийн өнцөг болон бүрт буй эрдэмтэд судлаачдыг тэрхүү мэдээллийн тэдгээрийн хоорондох мэдээллийн урсгалыг холбох гэж вебийг ер нь бол анх зохион бүтээсэн гэдэг. Тэгэхээр хамгийн анхны вебсайт бол СЭРН-ийн вебсайт байсан юм байна лээ. За тэгээд энд ажиллах 10,000 эрдэмтэн, физикч, инженер, дата аналистууд бол ирээдүйн Нобелийн шагналтан болох өндөр магадлалтай хүмүүс. СЭРН-ийн жинхэнэ үнцэн нь эндээ оршдог гэж үздэг. Энэ олон тооны эрдэмтэн, энэ олон ухаалаг толгойг нэг дээвэр доор цуглуулж шинжлэх ухааны хамгийн суур, хамгийн гүний асуудлыг тайлахын тулд ажилуулна гэдэг нь хамгийн гайхалтай. Тэгэд энэ мэдлэгийн орой руу илүү олон монгол хүн авирах үе хаалга инхүү нэгдэж байгаа нь бүр гайхалтай. За СЭРН гэдэг нь ер нь бол хэдийгээр Францаар Европын цөмийн судалгааны байгууллага гэдэг нэрний товчлол боловч энд зөвхөн Европ юм биш, дэлхийн 110 гаруй улсын эрдэмтэд ажилладаг. За тэгээд зөвхөн цөм биш, бүр квантын гүний судалгаа хийгддэг. Зөвхөн бас судалгаа буюу онлын төвшний биш, туршилтын бас аврах том байгууламжууд ажилладаг. Нэг юм бараг л шинжлэх ухааны хот, физикийн бол бараг нийслэл гэмээр жинхнээс их энергийн төв гэдэг ийм гайхалтай газар юм аа. Тэгээд Монгол улс энэ байгууллагын хамтрагч гишүүн болж буй нь илүү олон монгол залуус, илүү олон монгол тарих эрдэмтдэд СЭРН-ийн үүд хаалгыг нээж байгаа юм аа. Урд нь манай гижвэ бас физикийн тухай контентууд хийхдээ СЭРН-ийн тухай хэд хэд удаа дурдж байсан. Хэрэг та бүхэн санаж байгаа бол энэ удаа өөрийн биеэр очиж үзлээ. Энэ бол контент бүтээгчийн үед мөрөөдөл биелсэн гоё зүйл болсон. Гагцхүү үнийг бодит болгоход маш том дэмжлэг үзүүлсэн Gemnet компанид талархал илэрхийлмээр байна. За тэгээд СЭРН-тэй танилцсан тусгай тухаарыг та бүхэн хүлээн авч үзнэ үү? 19-р зууны сүүлээс хүн төрөлхтөн материйн бүтцийг гүн гүнзгий судалж эхэлсэн, нээж эхэлсэн. Эндээс атомын бүтцийг танин мэдснээр тэр байтугай атомын дотор байдаг цөмийн бүтцийг олж нээсэн. Түүнд дагуулж яадаг асар их энергийг олж нээсэн. Үүнээс үргэлжлээд бол матери бол бидний харагдж байдаг энэ атом цөмөөс гадна маш их баялаг олон төрөл байдгийг бол олж нээсэн. Үүнийг дагаад технологийн дэвшил, хувьсгал ирсэн. Мөн аюул дагуулж ирсэн байна. Хүн төрөлхтөн бол хоёр аимшигтай дайныг энэ хугацаанд туулж ирээд эндээсээ суралцаад шинжлэх ухааны олд амжилт тэргүүн фронтыг энхийн зорилгоор ашиглая гэдэг ийм үзэл санаа бол хүчтэй яригдаад дайны дараа буюу дэлхийн 2 дугаар дайны дараа Европын
Цөмийн судалгааны төвийг байгуулдаг гэдэг нэртэй энэ байгууллагыг бол байгуулсан цөмийн тэр айхтар энергийг энхийн зорилгоор ашиглах материйн зөвхөн хүн төрөлхтний мэдлэгийг хамтын хүчээр одоо зүтгэж нээх ийм байгууллага бий болсон. За энэ байгууллага үүснээр бол хүн төрөлхтний мэдлэгийг асар өргөн хүрээнд тэлж чадсан байна. За жишээ хэлэхэд 80-аад оны эхэнд тэр хүртэл бол сул харилцан үйлчил гэж цөмийг хувиргадаг ийм маш нууцлаг ийм хүч байдаг, байгалийн тулгуур хүч. Гэтэл энийг дамжуулдаг тэр бөөмсийг нээсэн байна. Гайхалтай нь энэ бөөмс бол тэр цөмийнхөө массаас хэд дахин их. Одоо жишээ нь протон гэх чинь протоноос баримжаагаар 80-90 дахин хүнд бөөм тэр протон доторх харилцан үйлчлэлийг зөөж байх жишээтэй. Ийм гайхамшигтай зүйлийг нээсэн байна. Яагаад энэ боломжтой вэ гэвэл квант физик байгаа. Тодорхойгүй зарчим. 100 жилийн өмнөх квант мэдлэг үргэлжилсээр одоогийн энэ хувьсгалт хүрсэн байгаа. Эндээс нэг зүйлийг бол хүн төрөлхтөн мэдэж авсан. Энэ нь бол Хиггс гэж зүйл оршин байх ёстой. Онол нь бол одоо 60 жилийн өмнө бол томьёологдсон. Гэтэл энэнийг нээхийн тулд нэг улс үндэстэн ерөөсөө өөрөө зүтгээд барахааргүй. Ийм хүч чармаалт шаардсан. Ийм учраас энэ байгууллагад 100-аад улсын тийм ээ 10,000 эрдэмтэн инженерүүд хүч чадлаа нийлүүлээд энэ мэдлэгийг нээхэд зүтгэсэн. Тэгээд 2012 онд энэ Хиггс гэж бөөмийг нээсэн байна. За Хиггс гэж бөөм бол манай ертөнцийг ингээд барьж байдаг. Бөөмсд масс олгодог ийм маш онцгой шин чанартай бөөм. За тэгэхээр орчин үеийн онол гэж байдаг стандарт онол. Энэ онол маань бүрэн бүтэн спектр тэр онол хүчин төгөлдөр байх бүх бөөмсийг нээж тогтоосон. Энд бол энэ байгууллага бол асар том үр гүйцэтгэгчнийг сая хэллээ. Гэтэл энэ бол одоо бидэнд тавигдаад байгаа ирээдүйн ертөнцийн тухай зүй тогтолыг бүрэн тайлбарладаг онол. Тэгэхээр үүнээс цаашаа судлах асар их зүйл байгаа бол хүн төрөлхтөд бичсэн. За энэ дээр нэмээд хэлэхэд космолог гэж одоо ертөнцийн бүтцийг судалдаг тийм ээ. Ийм судалгааны чиглэл байдаг. Гэтэл энийг судлах явцад юу олж тогтоосон бай гэсэн чинь одоо хүртэл нээсэн бидний мэддэг энэ бүх эгэл бөөмсийн спектр бол ертөнцид агуулгаж байгаа энергийн зөвхөн 5%-ийг тайлбарладаг. Тэгэхээр чин цаана 95%-ийг хүн төрөлхтөд огт мэдэхгүй ийм болж таасан. Энэ 95% бол галактикийн бүтэц тийм ээ. Галактикийн бүтэц тэр байтугай галактикуудын бөөгнөрл хэдэн 1100 галактикийг ингээд нийлүүлээд барьж яадаг ийм матери оршин байх ёстой болж таасан. Гэтэл энийг бүрдүүлж байгаа хамгийн бүрдүүлдэг зүйл юу вэ гэдэг дээр бол эрдэмтэд хамгийн их санал нийлдэг зүйл бол өөр нэг төрлийн эгэл бөө харанхуй матери гэж зүйл оршин байна. Тэгэхээр ирээдүйд судлах асар их зүйл байгаа. Чухам юу болохыг мэдэхгүй зөвхөн судлах хэрэгтэй. Яагаад нэг улс бүтээж чаддаг юм бэ? Жишээ нь энэ ЦЕРН дэх энэ Хиггсийг бөөмийг нээсэн энэ төхөөрөмж маань 10 тэрбум долларын үнэлгээгээр бий болсон. Гэтэл энэ 10 тэрбумдаа биш. Тэрийг ажилуулах, тэрийг бүтээх эрдэм мэдлэг чадвар бол нэг улсад байхгүй. Эндээ л одоо хүн төрөлхтний мэдлэгийг цуглуулсан юм гайхамшигтай байгууллага байгаамаа. За яагаад бөөмсийг их энерги рүү хурцсах ёстой вэ гэхээр шинэ материйн төрлийг бий болгох ёстой. Дэлхий дээр байхгүй, ертөнцийн хаанч байхгүй тийм хүнд бөөмсийг жишээ нь Хиггс бөөмийг бий болгох шаардлагатай болно. Тэгэхээр асар их энергийг бөөмсийг мөргөлдүүлээд жишээ нь протоныг мөргөлдүүлэхээр маш олон төрлийн бөөмс үүснэ. Тэгээд бидний мэддэг Е тэнцүү МЦ квадрат гэдэг томьёо байдаг. Асар их энерги масс руу хувирж болно. Шинэ төрлийн матери руу хувирж болно гэдэг гайхамшигтай тэгшил байдаг. Тэгээд асар олон төрлийн бөөмс төрөөд үүсчээд задрахаараа янз бүрийн бусад бөөмс рүү задарна. Тэр бөөмс болгон материтай янз бүрээр харилцан үйлчлэлд орно.
тэр онцлогуудыг нь харгалзан үзээд олон давхар бүртгэх систем бий болох ёстой. Жишээ нь энд бол калориметрүүд байна. Тэр нь бол цахилгаан соронзон харилцан үйлчлэлээр бүртгэж авна. Дараа нь хүчтэй харилцан үйлчлэлээр бүртгэж авдаг адроны калориметр гэж байгаа. Тэгээ хамгийн чухал нарийн хэмжилт хийдэг мионы систем гэж байгаа. Мион бол хүнд электрон гэсэн үг. Электроноос 200 дахин хүнд. Тэгээ онцлог нь яадаг вэ гэхээр бүх юмгаар нэвт явж чаддаг. Тэгэхээр хамгийн сүүлд бүртгэж авдаг байгаа. Тэгээд мөн энэ бидний энэ далд хэсэгт юу байдаг вэ гэхээр мөргөлдөөн болсон цэгийг нь хаана үссэн бэ гэдгийг бүртгэж авдаг бүр юм маш нарийн хэмжилтийн хэсэг байдаг. Ерөнхийдөө бүх детекторууд ийм олон давхар бүтцтэй байдаг. Ингэж байж аль болох чухал нарийн мэдээллүүдийг бүгдийг бүртгэж авах ийм боломж үүсдэг. LSB детекторын элементүүдийг ингээ харж болно. Эмчээ, бело буюу анхны протоны мөргөлдөөнөөс үүсэж байгаа бөөмийн ихний байршлуудыг тогтоодог детектор. Дараа нь цэнхтэй адрон гэж бөөмүүдийн байдаг. Тэдний ямар төрөл вэ гэдгийг тодорхойлдог Черенковын нэгдүгээр детектор. Дотоод цэнхтэй бөөмсийн мөрийг бүртгэх зорилттой UT, диполийн соронзон. За тракинг буюу цэнхтэй бөөмсийн sci-fi гэж детектор байгаа. Хоёрдугаар Черенковын детектор цахилгаан соронзон болон адроны калориметр. Тэгээд мион гэж бөөмийн детекторүүд гээд ийм бүтцтэй байдаг. За та бүгдээ харж байгаачлан за протоны урсгал цагийн зүйний дагуу болон цагийн зүйний эсрэг явж байгаа хоёр урсгалыг бол энэ бериллиум хоолоогоор бол явж байгаа. За энэ бериллиум хоолойг тойроод байж байгаа зүйлүүд энэ бол диполийн соронз. За энэ диполийн соронзонгийн наадталд байгаа энэ элемент бол UT гэдэг элемент. Энэ бол силикон тракинг мөр бүртгэгч детектор. За энэ силикон тракинг урагшлаад энэ бол Черенковын детектор байна. Нэгдүгээр Cherenkov 1 нэгдүгээр детектор. За энд бол Velo vertex locator гэдэг детектор байгаа. За энэ миний хувьд бол энэ маш тийм онцлогтой. Яагаад тэгэхээр энэ UT-г бол барих багийн гишүүн, үндсэн багийнхан гишүүн бол би байсан. Тэгэхээр энд бол яг өөрийнхөө барьж босгосон элементийн хажууд зогсож байгаа бол сайхан сэтгэл төрж байна. За протоны нэг урсгал бол энэ зүгхээс ирнэ. Нөгөө урсгал нь эндээс ирээд хоорондоо мөргөлдөөн болдог. За мөргөлдөөн болсны дараа тэр харилцан үйлчлэлээс 2 дахь болон 3 дахь бөөмсүүд үүсдэг. За тэр үүссэн бөөмсүүдийн мөрийг бол бүртгэдэг элементүүд эндээс эхлээд Velo тэгээд Черенковын детекторууд, тракинг детекторууд, калориметрүүд, тэгээд мионы детекторууд гэсэн ийм дараалтайгаар бол байрладаг. За яагаад газрын гүнд 100 метрийн гүнд барьж байгуулсан бэ гэхээр нэгдүгээр газрын гадар дээгүүр барихад бол газрын үн төлөх ёстой болдог. Тийм учраас газрын гүнд барихад бол энэ бол санхүүгийн утгаараа зардал багтаа болж байгаа. Хоёрдугаарт манай гариг маань сансрын гүнээс ирж байгаа цацрагт өдрөө болгонд тогтмол цохиулж идэг. За энэ цохилтонд бол детекторыг хэрвээ газрын гадарга дээр хэрвээ барьчих юм бол энэ сигналууд бол яг үндсэн физик процессд бол нөлөөлж туршилтын алдаа бол ихээр гарах нөхцөл үүсдэг учраас энийг бол газрын бас гүнд нь барьж байгаамаа. За тэгэхээр зэрэг энэ нүсэр том байгууламжийг яаж газрын гүнд барьсан бэ гэдгийг бол одоо та бүхэн энэ зүгт харж олно. За хэдүүл алах юм. За газрын гүнд маш их олон тооны электроникууд, диполийн соронзонгийн металлууд болон маш олон кабелууд гээд жин овор ихтэй зүйлсийг бол доош нь буулгаж энэ байгууламжийг бол барьж байгаа. Тэгэхээр энийг бол эдгээр төхөөрөмжүүдийг буулгаж ирэхдээ энэ шафт буюу энэ түнэлийг бол ашиглаж эндээс бол элементүүдийг бол буулгаж ирдэг байгаа. За одоо энэ бол ингээд нөгөө 100 метрийн дээр байгаа. Энэ шафт байна. Энэ тэр дээр харагдаж байгаа кранаар бол энэ доошогоо эдгээр элементүүдийг бол буулгаж ирээд тэгээд детекторыг барьдаг ийм хүчтэй зүйл байгаамаа. Дэлхийн 2 дугаар дайны дараа
Европын шинжилгээ ухааны үндсэн нэр хүндийг сэргийхэд тулд тухайн үеийн Европын Америк руу гарчихсан байсан зарим нэг физикчид бол Европт байсан Хайзенберг тэргүүтэй хүмүүсийн санаачлагаар анх 1954 онд ЦЕРН гэж энэ байгуулагдсан. Байгуулагдаад ер нь бол гол үндсэн зорилго нь бол хурцуурын физикийг ашиглаж тухайн үедээ одоо мэддэхгүй байсан зарим нэг бөөмсийн задарлууд, ховор задарлууд, пи мезоны задарлууд сул харилцан үйлчлэлийг илүү гүнзгий хандах мөн цаашдаа ховор юм элементийн изотопуудыг үүсгэх, лабораторийн нөхцөлд үүсгэх ийм зорилгын хүрээнд бол анхны cycle 600 МФ-тэй энергит болтол цэнхтэй бөөмийг хурцгаж чаддаг cyclotron-ыг бол барьсан байдаг. За тэндээс цаашилж явсаар байгаад энэ бол байгууламжуудыг үе шатаратаагаар нэмэгдүүлдэг. Учир юу вэ гэхээр одоо ихэнд тавьсан туршилт нь бол өөрөө дараагийнхын туршилтын суурь нь болж өгдөг. Үйлцэх сорон зоон орныг ашиглаад цэнхтэй бөөмийг хурцгаж байгаа тэр технологи нь өөрөө суурь нь болох замаар дараагийн бүр илүү өндөр энергийг хурцгах 60-70 гигаэлектрон вольт хүртэл хурцгаж бололцоотой тэр машинууд бол суурь нь тэгж тавигдчихж байгаа. За тэгээд дараагийн үеийнх нь бол протон синхротрон. За тэрний дараагийнх нь бол супер протон синхротрон гэж байгаа. За тэр бол 100 ГВс дээш энергитэй болтол цэнхтэй бөөмсийг протонуудыг хурцгаад за тэн дээр бол сул харилцан үйлчлэлийн бозонууд харилцан үйлчлэлийг зөөгч бозонуудын яг бол тандах тэр туршилтуудыг бол ЦЕРН дээр бол тавьж байсан. За энэ шатаараа дамжлагтайгаар явсаар байгаад 2009 онд энэ LHC гэдэг энэ аврах машин бол ашиглалтанд орж ажиллаж эхэлсэн. За энэ машин дээр бол байдаг дөрвөн туршилтын хоёр нь буюу Atlas CMS дээр 2012 онд алдарт Higgs бозоныг бол нээсэн гэдгээ бол зарлаж энэ бол үнэхээр физикийн шинжилгээ ухааны ялангуяа тулгуур физикийн бол том тесрэлт болсон шууган дагуулсан юм ажил болж байсан. Манай физикийн өрөөлн цаашид ЦЕРН-тэй ямар чиглэлээр судлах ажиллагаа хийх гэж байгаа гэхээр зэрэг энд барьж байгаа эгэл бөөмсийн мөргөлдөөний дүнд үүсэж байгаа эгэл бөөмсийг бүртгэх детекторыг хөгжүүлэхэд голлож ажиллахаар тохирслоо. Тэгэхээр зэрэг манай физикийн хүрээлэнгийн гол даалгавар бол цаашид детекторын хөгжүүлэлт тэр эгэл бөөмсийг үүсэж байгаа эгэл бөөмсийг бүртгэх детекторын хөгжүүлэлтэн дээр голлож ажиллахаар тохиролцоод байна. За энэ дашрамд бас одоо энэхүү судалгааны ажлыг эхлэлийг тавихад оролцсон үе үеийн Монголын их энерги физикийн судлаачтай бас баярлж талснаа илэрхийлье. Энэ бол зөвхөн нэг хүний санаасаар хийчихдэг зүйл биш. Манай энэ цэмийн судалгааны суур бол 1950-аад оноос хойш тавигдж ирсэн учраас өнөөдөр бол бид нар бол нүүр ордон дэлхийн шилдэг эдэмтэй судалгааны ажиллаа ярилцаж мөр зэрэгсэн явж байна. Энэ бол одоо физикчдийн хувьд бол үнэхээр бахархахтай тийм зүйл. ЦЕРН-ийг гишүүн болно гэдэг бол бүхэн институт болгоны одоо ингэж мөрөөддөг зүйл боловч зүгээр шууд болчихдаг зүйл гэдгийг хүн бол мэдэх байхаа. Тэгээд Монголынхаа физикчдэд Монголынхаа бүх шинжилгээ ухааны салбарын ЦЕРН-тэй бидний хамтын ажиллагаанд оролцож энэ хувийн секторын маань хамтарч шинжилгээ ухааны олон нийтэд сурталчилж хамтарч ажиллахыг уриалж байна. За би яг одоо ЦЕРН-ийн номын сан дотор байна. Энд чи та бүхний харж байгаачлан квант физиктэй холбоотой, эгэл бөөмийн физиктэй холбоотой олон ном сэтгүүлүүд байна. Тэр дунд нь бид нар гэж юу вэ гэж сэтгүүлээ бас энэ чи үлдээлээ магадгүй бас дараагийн ирэх Монгол оюутан судлаачдад бас гой санагдаж магадгүй. Энд чи ер нь бол квантын 100 жилд зориулаад бид нар квантын 90 гэдэг сэдвээр хийжсэн. Schrödingering муур энэ харагдаж байна. За тэгээд бид нартай бас хамт ирсэн Инхбат багш маань ярилцлага мэтчлэн харагдаж
баталж байна. Тэгээд энийг энд үлдээлээ. За тэгээд энэ номын сан дотор хамгийн гайхалтай зүйл нь юу вэ гэхээр зэрэг энэ жишээ жинхэнэ Нобелийн шагнал байна. За Нобелийн шагнал бол хүн төрөлхтний одоо хөгжлийн илэрхийлэл яг ямар нээлтүүд бидийг одоо ингэж төвшин ахиулж байгаа вэ гэдгийг одоо баталдаг нотолдог тэднэрт олоогддог юм шагналууд. Тэгээ бид нар бас жил болгон энэ шагналын эцдийг зарлах хэслийг шууд амжуулан хүргэдэг. Тэгээ анх удаага энэ шагналтай ийм жинхэнэ хэлбэртэй ийм ойрхон ирж байна. Магадгүй ирээдүйд тийм ээ нэг монгол хүн энийг яг хүртээд гартаа барьж байгаасаа гэж хүсэж байна. Энэ болохоор зэрэг Феликс Блок болон Wolfgang Pauli хоёрын Нобелийн шагнал юм байлээ. Тэгээд энэ одоо дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэд цугласан энэ газар хэдий ч нэ олон монгол хүн одоо энэчээс ажиллана, эндээс юм суралцсан. Төдий ч нэ одоо анхны монгол хүний Нобелийн шагнал хүртэх тэр магадлалыг өсгөх юм аа. За хэрвээ та бүр деталь мэдээлэл авмаар байвал манай сошиал хаягууд дээр орсон богино бичлэгүүд буюу рилсүүдийг үзээрэй гэж зөвлөмөр байна. Мөн хэрв танд асуулт байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрээ асуулт болгонд хариулахыг хичээнэ. Баярлалаа.